За өөхөх үйл явцыг шинжлэх ухааны хэлээр авч үзэх юм бол энэ махан биеийн үйл ажиллагаа зогссон, амьсгалах, цусны эргэл зүрхний үйл ажиллагаа зогссон, түүнийг дагаад бусад эрхтнүүдийн янз бүрийн тэр үйл ажиллагаанд тасалдсанаар хүний биед ямар нэгэн амьдын шинж тэмдэггүй болохыг хамгийн түрүүнд амьсгал зогсохыг, зүрх зогсохыг энэ хүн амьд биш боллоо, нас орлоо гэж үздэг тий. За бие махбодын цогц гэж нэрлээд байгаа зүйл чинь болохоор маш олон юмсаас бүтсэн тогтолцоо байгаа, асар том тогтолцоо тий. За энэ дотор байдаг жишээлбэл нэг хэсэг дүрсийн цогц гэхээр зэрэг нүдэнд харагдах ямар нэгэн зүйлд тоорж, тулж, химжиж, барьж болох, таньж болох тэр зүйлсийг дүрс гэж хэлээд тэдгэрийн нийлэмжийг дүрсийн цогц гэж жишээлбэл авч үзээд байна тий. За тэгэхээр энэ лекцэндээ болохоор зэрэг би өөрийнхөө хим хэмжээнд үзээд ойлгосон бүхнээ л ярьж байна л да. Тэгээд орчин үеийн ангаах ухаан, сэтгэл судлал, шашны үзлэр үхэл гэдэг чинь юу юм, үхэхгүй, үхэх үйл явц гэдэг чинь ер нь юу юм бэ гэдгийг хүн болгон мэдэх ёстой. Тэр хүний бусад мэрэгжил, бусад мэдлэг ямар ах нь ерөөсөө хамаагүй. Яагаад гэвэл хүн болгон үхэх учраас энэ талаар мэдэх ёстой байна л да. За яг цаг нь болохоор өхөн үздэй. Юуг нь ярих вдэ гэж хойш тавих юм бол нэгдүгээрт туйлын муухар хэрэг болох байх. Ягаад гэвэл хүн бүр хизээ нэгэн цагт ээж аав болдог штэ. За цаг нь ирэхээр анда болчдөг юм а гэж нүд анж явснаар ямар олон хор цохор үйлдэл тэдгэрийн харанхуй үр дагаварт юу болж байгааг бид нар өмнөх лекцүүдээс мэднэ. Өөрсдийнхөө амьдралаас ч гэсэн удмын түгээс ч гэсэн бид нар мэдчихэж штэ. Хоёр дахь юм бол үхлээр амьдрал төгсдгүйг өрнийн шинжлэх ухаан ч гэсэн баталж байгаа. Энд болон миний бусад лекцүүдэд дурдах олон үзэл урсгалын төлөөлөгчд өрний хүмүүс байгаа. Тэрнээс би зөвхөн бурхны шашны ч юм уу эсвэл дорны бясалгалын төлөөлөгчдийн үзэл бодлыг ярихгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энд би өөрийнхөө лекцүүдэд авч үзээд байгаа үзэл онолыг яриад байгаа хүмүүс бол дандаа шинжлэх ухааны төлөөлөгчд байгаа. Тэр шинжлэх ухааны баталж байгаагаар үзэж байгаагаар амьдрал чинь үнэхээр дуустгүй юм бол би дараа нь хайчих юм бэ? Намайг юу хүлээж байгаа юм бэ гэдэг асуулт бол эрүүл ухаантай хүн болгонд төрөх байх л да тий. Тэгээд хэрвээ нөгөө талд эцсийн амьсгал татснаар нүд анснаар бүх юм дуусчихна гэж үзэж байгаа хүмүүс мэдээж байгаа тий. Тэгэхээр зэрэг тэр хүмүүсийн сонголт нь дүгнэлт нь ямар ах нь бол тухайн хүмүүсийн хэрэг болно. За тэгвэл тэр хүмүүсийнхээ ингээд цөмөрөө харах гад үзээ л да тий. Хэрвээ ингээд үхэл бүх юм дуусчдаг юм бол бидний хүн төрөлхтний хийгээд байгаа энэ оршуулгын ёслол хинт хэрэгтэй юм бэ? Үлдгэстэд хэрэгтэй юм уу? За юунд нь хэрэгтэй юм? Цаад хүнд хэрвээ хэрэг болтгоо нөгөө хүний хувьд бүх юм дуусгуур болцсон бол энэ бидний хийгээд байгаа юм чинь юунд хэрэгтэй юм? Яагаад бид нар өөрснийгөө бурханд итгэдэггүй, хойд урт нас гэж байдгүй гэж ярих мөртлөө бид нар яагаад талигаачийн алтан хайрцгийг нээлгээд хойдын үлийн ёсчлон гүйцэтгээ дараа энэ хүн маань хаана хэн болж төрөх юм бэ гэдгийг асуугаад үр удамдаа эргэж төрхийн бэлэгдээ тэмдэг тавиад идэг юм бэ. Тэгэхээр зэрэг хүн болгон ямар ч үзэлтэй байж болно шүү дээ. Энэ бол хүний эрхтэй. Гэхдээ энэ амьдрал үхэл гэх мэт хамгийн нандин зүйлсээ даатгаж байгаа тэр үзэл санаа маань хэр үнэн болохыг бид нар шалгаж үзэх оюуны хариуцлагатай байх ёстой. Өөрийнхөө аз жаргалын өмнө гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэ нь зөвхөн биднэрт хамаатай бас заримдаа биш байна. Зарим тохиолдолд бидний үр удам биднээс магадгүй бүр хойно төрөх хүмүүсийн хувь зайд ч гэсэн зарим талаараас хамаатай байгаад идэг. Энэ үхвээ юу юм бэ? Яг юу болоод байна вэ? Тэр бүхэн ямар ач холбогдолтой юм бэ? Ерөөсөө яагаад би үхэлт бэлтгэх ёстой юм бэ? Үхэлтээр нь яагаад бэлтгэх ёстой юм те? За тэгээд бүр явсаар байгаад ганцхан өөрийнхөө ч биш ер нь ойр татныхаа хүмүүсийн үхэлт яагаад би бэлэн байх ёстой юм бэ гэдгийн цаад утгыг бид нар мэдэх ёстой байна л да. Тэгээд би өмнөх лекцүүдтэй ярьжсэн шүү дээ тий. Би ээжийнхээ сүүлийн мөчөд бэлэн биш байснараа ямар их гутралд унжсэн талаараа дурдчихсэн. Ер нь бол аав ээжийн ачийг хариулах гэдгийн оргил цэг нь тэднэрийгээ энэ ертөнцөөс явахт нь бодиттой тустай байж чадах явдал юм л да. Нөгөө талаас бид нар үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэж бүх насаараа зүтгэдэг. Тхийн зэрэгцээ бид нар өөрснөө амьдралаа аятайхан төгсгөж чадах юм бол тэднийхээ төлөө хийж чадах хамгийн том үйл хэрэгч бас байж болох юм. Амар байж нөхцөл орчлон төрсний гавьяа гэж хүлгийн мөр байдаг штэ. Тэгэхээр амар байна гэдг нь бие сэтгэлээр огт өвдөхгүй байхыг хэлэхгүй штэ.
Ер нь бол нэг юмнаас нөгөө зүйл рүү шилжихэд ямарваа хүндүр заавал байна. Харин тэр зориурыг тайван хүлээж авах зориг зарим үед магадгүй талархаж тэр замыг баясаж цаашаа даах тэр зөвшөөрлийг л одоо амар байдал гэдэг юм л да. Тэр гавьяач гэсэн гаднаас ирэх ямар нэгэн шагнал юусоо биш шүү дээ. Бид нэр ингээд амьдралынхаа эцсийн шугамыг татаад хэрвээ бид нар тооцоо хийдгсэн бол одоо нийт гээд нэг ийм дүнг гаргана шүү дээ. Тэр гаргасан дүнгээ харахтаа хэр сэтгэл хангалуун байх тэр хандлын хэмжээг л бид нар гавьяа гэдэг нь. Тэр дүнгийн тооноос хамаарахгүйгээр харин бидний сэтгэлийн хөгжлийн гол хэмжүүр болсон нөгөө ханах булчин маань хэр сайн хөгжснөөс л бидний тэр нөгөө гавьяа маань хамаарах гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг явж бидний энэ амьдралдаа хийсэн бүх бэлтгэл ханаж сурах гэдэг дээр л очих гээд байна. Тэгэхээр энэ лекцийг сонсоо та хамгийн хангалуун хүн болоход бас тодорхой хэмжээний тус болох болов уу гэж би найдаж байна.